Гэхдээ саяхан л төсөв тодохгүй гээл энэ одоо сайд нь ч ялгаагүй, тэнд сууж байгаа хүмүүс ч ялгаагүй бүгд л биднийг загнаад исэн шүү дээ. Та буруу бодож байна. Та буруу яриад байна. Таны тооцоол буруу байна гэд. Цогтгорл гишүүний хэлж байгаа энэ олон төсөв ярьж байгаа гэдэг чинь буруу ажиллаад байна шүү дээ. Худлаа тооцоолоод байна. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам тооцоолж чадахгүй шүү дээ. Урчилж харж чадахгүй байна. Орлогын чинь одоо буруу тооцоолж байна гэж зөндөө хэлээ үстэй. Баахан загнаа үстэй буцаагаад. Тэгээ буруу тооцоолоод байна гэдэг чинь ажиллаж чадахгүй юм шүү. Энэ хэрэглээний үнийн индекс ярьж байгаа өнөөдөр. За өнөөдрийн сэдв рүүгээ оръё. Хэрэглээний үнийн индекс одоо ингээд 8% та 10% та энэ дотор сууж байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу? Орж байгаа бол тийм байна уу? Гүү байгаа үстэй. Тэгээд дараа жил дахиад 7% та байх уу? Тэрний дараа жил 6% та байх уу? Би энийг өнөөдөр ярьж байгаа юм биш. Би үргэлж ярьдаг. Жаргалмаг шүнэ. Байнга ярьдаг. Баярмаг шүн. Тэгээд энийг бол ер нь биелүүлдэг тохиолдол байхгүй. 2016 оноос хойш юмны үн яаж өссөн бэлээ? Төсөв яаж тэлсэн бэлээ? Тэгээ би нэг юм асуу. Энэ аргачлалтай байгаа юм уу? Эсвэл буруу тооцоолоод байгаа юм уу? Эсвэл аргачлал нь буруу юм уу? Энэ тооцож байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу? Надад нэг хариулаарай. Тэгээ долларын нөөц 3-5 тэрбум доллар байгаа. Гэхдээ яагаад энэ доллар олдохгүй байна? Яагаад доллар чи өсөд байгаа юм? Энэ дээр Монгол банкны ерөнхийлөгч ирэхээ болцсон юм байна энэ. Бас энэ нөхөр ирэхгүй дандаа дээр ингээтэйвэн сая босоо хариулах шиг болсон. Тэр хүн ирнэ хайцсан. Тэ хэнийг дуурайгаад байгаа юм? Нэмбатрига тийм хүн ямар хүмүүсийг дуурайгаад байгаа одоо мэдэхгүй. Тэгээ энэ одоо төсвийн энэ хүрээний мэдэгдэл ярьж ах чинь тэгээд энэ долларын аншиг яаж тооцож байгаа юм? Эдийн засаг чинь долларын аншиг энэ хэрэглээний үнийн индекс одоо энэ бүх юм чинь долларын аншигтайгаа маш уялдаа холбоотой шүү дээ. Эдийн засгийн өсөлт. Тэгээ Монгол банк ер нь яаж одоо энэ яагаад 5 тэрбум доллартай мөртлөө доллар олдохгүй байгаа юм? Доллар чи өсөд байгаа юм. Тайлбар сонсомоор байна. Өмнөх засгийн газрын үед өмнөх шүү. Засгийн газрын үед 5 тэрбум доллар боллоо гэд доллар 3290 өрсөн. Өнөөдөр тэгээд их олон сая тэрбум доллартай гэж зарлаад идэг доллар ч олдохгүй өсөд идэг. Би юм ойлгохгүй нү эсвэл одоо тооч буруу юм уу? Нэг хоёрхан тоон дээр л ярил л та. Хоёрхан за эдийн засгийн өсөлтийн одоо орхий. Хэрэглээний үнийн индекс чинь буруу байна. Аргачлал нь буруу юм уу? Эсвэл одоо би буруу ойлгоод байгаа юм уу? Энийг нэг тайлбарлаж өгөөч. Ямар гоё инээж байна. Инээхэр чинь болохгүй л байгаа л да. Тэр алт хөтөлбөр дээр ярихад бол тэр алт аавн гэж явж байгаа байгаль орчин нэрээ үнэхээр нэрээ том асуудал шүү. Алт бол ер нь дамжны сайд одоо шинэхэн томилогдсон. Энэ алт дээр нэг жоохон болгоомжтой хандахгүй бол одоо бол Монгол шорон орд гэж бол байхгүй шүү. За хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яам Батхүү 4-р эндэр. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Энэ инфляцтай холбоотой гарч байгаа асуудлуудын хоёр талаар яваад. Нэг нь болохоор яг бодит инфляцийн гүйцэтгэлийг гаргадаг тооцооллын аргачлал. Тэгээ энэ 431 төрлийн барааны багцаас гаргаж байгаа бодиттой судалгаа явуулдаг гаргаж байгаа. Энтэй холбоотой тухайн тодорхой бүлэг барааны үнийн өсөлтийн бас ард иргэд буюу хүмүүст мэдрэгдэж байгаа байдлыг бас нийт инфляцийн түвшинтэй бас ойлголтын зөрүүнүүд гараад байна. Энэ дээр бол түрүүн бас Батбаяр дарга тодорхой мэдээлэл өгж ирсэн. За яг эдийн засгийн хөгжлийн яамнаас зүгээр цаашдаа энэ төсвийн бодлого, төсвийн хүрээний мэдээлэлтэй гаргаж байгаа тоо бол энэ бодлогын зорилтууд байгаа. Яг жишээ Монгол банк бол 6 дээр нэмэх нь 2 2% бодлогын зорилт тавьдаг шиг эдийн засгийн газрын зүгээс инфляцийн түвшин хүрэх гэж байгаа зорилттой тавьж байгаа.
За энэ зорилтыг тооцохдоо бол яг бодит сектор дээр эрэлт нийлүүлэлтийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр, гадаад секторын нөлөөлөлгээд олон талын хүчин зүйлийг харгаж үзэж байгаа. Мөн бас Монгол банкны батлагдсан мөнгөний бодлого дээр тавьсан зорилт, тэрэн дээр одоо үйлчлэх одоо ханшийн болон гадаад валютын нөөцтэй холбоотой зорилтуудыг анхаарч гаргаж байгаа. Тэгэхээр зорилттой төвшин. Энэ зорилт төвшөндөө хүрэхийн тулд одоо засгийн газрын харьяа байгууллагууд одоо нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах чиглэлээр жишээ нь хөдөө аж ахуйн салбарт ямар арга хэмжээнд авч хэрэгжүүлэх үү, тээвэр логистик дээр юунд анхаарах уу, хил гайл дээр юунд анхаарах уу гэх мэтлэн олон төрлийн арга хэмжээнүүдийг шахаж ажиллах зорилттой энэ зорилтын тоо гэж хэлж болно. За Монгол Банкны дэд ерөнхийлөгч 53 дугаар энэ дэр. Лавсрын ерөнхийлөгч яалаа. Гадаад томилтоо. Чуул. За. За Жамлын Ганбаатар гүшүүн тодруулжсуу. Тэгээ энэ тоонууд чинь буруу байна гэдэг. Орлогоо зөв тооцоолороо гэдэг зөндөө хэлсэн чинь нэг алдагдaltaгүй төсөв гэдэг рүү бүгдөө яваад орлогыг анхаараагүй байхгүй юу? Орлого тал чинь хамгийн чухал. Одоо хувь хүн ч ялгаагүй, компани ч ялгаагүй орлого талаа одоо зөв тооцдог шүү дээ. Тэгэл нэг алдагдaltaгүй төсөв гэдэг бүгд хуйлараа лавчаад тэгээ орлого талын хит өндөр тавьчихсан. Тэрийг ерөөсөө анхаараж яриаггүй. Тэгээ буруу тооцоолсон гэсэн үг. Энийг урьдчилж харддаг юм уу? 5 сарын дараахыг харддаг юм уу? Тэрний төлөө бүхэл бүтэн 2 яам ажиллаж байгаа үстэй. Тэгээ гişүү зөндөө хилээ үстэй. Наад үүнээ одоо нүүрсний үнд бунаа гэж. Тэгээ баахан загнаа үстэй өдөөс. Хэвлэлээр баахан удлаа юм явуулсан. Тэгээ одоо өнөөдөр ийм яриа сууж идэг. Төсөв тодтох гээд өнөөдөр хүрээ ярьж байгаа шүү дээ. Төсөв тодтохгүйг бол хүрээ ярих шаардлага байхгүй. Энэ одоо бас яг энэ Ганбаатар гүшүүний хөндөж байгаатай холбоотой 2025 оны төсвийн хүрээнд өөрчлөлт оруулах дагуулад бас энэ 26 оны төсвийн хүрээнд өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн байгаа. Энийг нэг тайлбарлаж бас хэлж өгмөр байгаа юм. Гишүүд бас асуугаад болж өгөхгүй байна. Одоогийн засгийн газрын одоо энэ бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол 25 оны төсвийн хүрээнд өөрчлөлт орох шаардлага бий болгосон. 26 оныхыг бий болгож байгаа мó үгүй мө гэдэг асуулт бас давхар яваад байгаа. Чавхлан сайд энэ дээр та нэг хариулаад өгөөч. Нэмээд. Тий 20 одоо бид 25 оны жилийн гүйцэтгэл ингээд дундаа орцсон явж байгаа үед тодтол хийж байгаа. Тэгэхээр 25 оных дээр бид нар төсвийн хүрээнд дээр өөрчлөлт орохоор тэнд цуг батлагдсан дараагийн 2 жилийн буюу 26 27 оны төсөөлөл дээр бас өөрчлөлт орно. 26 оны төсөөлөл дээр өөрчлөлт орчоор сая одоо нэг сарын өмнө баталсан 26 оны төсвийн хүрээнийхээ мэдээлэл дээрх 26 оныхоо тоонуудаа өөрчлөлт хийхгүй бол бас болохгүй болчихж байгаа. Тэгэхгүй болохоор 9 сарын 1-нд бид нар төсөө өргөн барихдаа одоо энэ тодтолоор өөрчлөгдсөн тоотоогоо уялдуулж бид нар төсөө өргөн барина. Гэтэл энэ сарын өмнө батлагдсан тоонууд нь өөр байгаа учраас энийг одоо дагаж өөрчлөхөөсөр аргагүй ийм л логиктой болж ирж байна гэсэн үг. Энэ дээр тэгээ нөгөө 3 сарын чи асуудал мөрдөгдөөд 9 сарын 1-нд төсөө өргөн барьж чадахгүй болчих юм шиг үстэй. Тэгээ одоо 9 сарын 1-нд төхөөд ирсэн ээлж тус чуулган зарлж төсвийн хүрээнд өөрчлөлт оруулж өгөхгүй болвол гэдэг юм уу? Тодорхой хуулиудын өөрчлөлт ярихгүй бол бид төсөө өргөн барьж чадхаа боллоо гэдэг асуудал үүсэх үү? Тий. Тэгээ их хурлын гишүүд амарцсан байна. Одоо бид төсөө чадахгүй байна гэдэг. За Жавхлан сайд энэ дээр нэг хариулаач. За яг тийм асуудал үүсгээр байсан. За харин сая бид засгийн газрын бүс бүрэлдэхүүний хуулиудад өөрчлөлтүүд батлагдахтаа зэрэгцээд дагсан хуулиудад дээр өөрчлөлт оруулсан учраас төсвийн суур хуулийн дээрэж төсвийн доктортой хуулийн хуулийн дээр ч гэсэн одоо 14 хоног 3 сар гэдэг энэ дээр бол зохицуултуудаа оруулаад баталсан учраас одоо бол тийм асуудал үүсэхгүй. За төсвийн байнгын орон дарга даваа сүрэн дарга нэмэлт хариулт өгье. Тий, сая их хурлын даргын асуугаад байгаа асуудал байнгын орон дээр бас яригдсан.
тэр асуудал үүсч болзошгүй гэсэн учраас нөгөө 26 оны төсвөө өргөхөд 3 сарын асуудал үүснэ гэдэг агуулгаар нь одоо өөрчлөлт явчихж байгаа юм билээ. Хуучин бол зүгээр тухайн жилийн төсвийн хүрээний мэдээлэл төсөөлөлтөөр яваад байсан юм. Энэ удаа орж ирэхдээ төсвийн хүрээний мэдээлэл гэсэн мөртлөө ахаа төсвийн хүрээний мэдээлэл гэж орж ирсгээ гişүүд гайхаад ах шүүгээ. Тэгээ тэр нь бол нөгөө одоо дараагийн төсөв өргөн барихад өөрчлөгдсөн байх гэдэг агуулгаар бас тэгж байгаа юм байлээ шүү. Тэгэлээ. Хоёрт гол гişүүдийн асуугаад байгаа зүйл нь инфляц судлаа байна гэдэг зүйл яриад байгаа. Дэлгүүрээс юм ороод давхар ингээд 2-3 дахин болчиход байхад энэ 3 жилийн инфляцийг нэмэхээр 30-40% тавина гэх. Тэгээ би энэ аргачлал яаж хийж байгаагаа төсөөлөл яаж хийж байгаагаа хологдох байгууллагууд нэрж тайлбар гэсэн. Төсөөллийг бол би эдийн засгийн хөгжлийн яам хийж байгаа гэж бодож байгаа ш. Та нар тодорхой загвараар хийж байгаа баг. Тийм учраас тэр загварчлалынхаа гол юуг яриа. За даваа сүрэн даргын микрофоныг нэмж өгье. За микрофон. За төсөөллөө бол эдийн засгийн хөгжлийн яам нь ингээ хариулнаа гэж үү. Яг гэвэл эднэр төсөөллийг хийн. А тэр гүйцэтгэл одоо явцад ямар инфляц гарч байгаа гэдгийг бол аргачлалаараа статистикийн төв газар тодорхойлж байгаа учраас тэр өмнө гарсан одоо инфляцийн дүн мөн үнэн буруу зөрүүтэй байгаа бол ямар аргачлалаар инфляцийн сарыг одоо төвшин тодорхойлоод байгаа жилийг гаргаад байгааг бол статистикийн төв газрын дарга ирсэн байгаа учраас ингээ асуугаа юу. За мөнгөний бодлоготой холбогдлолтой бас одоо эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг инфляц учраас тэр валютын анжтай нь уялдуулаад төв банкны ерөнхийлөгч байхгүй юм байна. Бид нар төв банкны ерөнхийлөгчийг иргэсэн байсан. Тэгээ тэргүүн дэд дарга нь ирсэн байгаа учраас ингээд та бүхэн яг мэрэгжлийн холбогдох байгууллагуудаас нь ингээд тодруулаад асуугаад ингээд яваарай. Төсвийн хүрээний мэдээллийг хэлцэх үед бол энэ байгууллагын удирдлагууд ингээд оролцоод явна гэдгийг хэлье. За Дамжин нэм сайд нэмэлт хариулт өгье. За манай Ганбаатар гишүүн маань бас манай салбарыг